За өнөөдрийнхөө зөвлөгөө мэдээлэлээр та бүхэнд мэрэгжлээ хэрхэн сонгох талаар ярилцахаар шийдлээ. За тэгээд ялангуяа өсвөр насны хүүхдээ ээж аавууд за мөн мэрэгжлээ сонгох гэж байгаа хүүхдүүд маань наашаа суугаад өнөөдрийн мэдээлэлтэй хамт байгаарай гэж хүсмээр байна. За тэгээд мэрэгжил сонгоход хэд хэдэн асуудлууд байдаг. За ер нь одоо ингээд практикээр хараад тахад хүмүүс яг ингээд их сургуулийн эсдийн ерөнхий шалгалтынхаа үеэр яг мэрэгжлээ сонгоо явж идэг л та. Тэгэхээр энэ бол эргээгээд мэрэгжлийг буруу сонгох, өөртөө таараагүй тохироогүй мэрэгжил сонгох, эсвэл ямар нэгэн байдлаар тэмч эрэлттэй биш мэрэгжил сонгох гэмчлэнгээр дараа дараагийн асуудлуудыг үүсгээд идэг. Тэгээ мэрэгжлээ хэрхэн зөв сонгох, за бас хизээ сонгох хэрэгтэй юм бэ гэдэг асуудал гардаг. За юуны түрүүнд хизээ сонгох хэрэгтэй юм бэ те. Тэгэхээр аль болох цагийн тулахгүйгээр за ер нь бол судлаачдын үзэж байгаагаар нэг 5 6 дугаар ангид яг гол мэрэгжил яг ямар мэрэгжлийн чиглэл байх вэ гэдгээ сонгочвол их зүгээр гэдэг. За анагаахын чиглэлч байд юм уу эсвэл би инженерийн чиглэлч байд юм уу тийм ээ. Яг ямар мэрэгжилтэй болох вэ гэдгээ сонгоод тухайн мэрэгжил рүүгээ чиглэсэн одоо сургалт семинар илүү тэр зүйлийг өөрийгөө хөгжүүлэх зүйлсүүдэд хамрагдаж авчих хэрэгтэй. Тэгэхээр ээж аав нар яадаг вэ гэхээр цаг нь болоогүй за нэг 10 дугаар ангид орохоор ч юм 11 дугаар ангид орохоор ямар мэрэгжилтэй болох тухай бодож байгаа л баахан бичиж тэмдэглэж байгаа л за энд орчие гэд. Эсвэл ихэнх нь одоо оюутнууд хичээл загаа явж хаад яагаад энэ мэрэгжлийг сонгоод ороод ирвэ гэж асуухаар зүгээр оноо хүрснэ. За ерөнхийдөө ингээд хуваар нь тэгээ таарчихсан ч гэдэг юм уу те. Яг юу сурхаач мэдхгүй ямар мэрэгжил байгаа гэж ойлгохгүй тухайн мэрэгчлээ ингээ ороод ирдэг. Тэгэхээр яг хамгийн зөв одоо хугацаа болвол яг тэр дунд ангид байхад ерөнхийдөө дунд анги руу шилжээд орлоо дунд ангид байхад мэрэгчлээ сонгох нь хамгийн зөв хугацаа байгаад байдаг. За тэгээ тэр үедээ сонгоход хүүхдүүд бол өөрсдөө айгу мэдээлэл тутмаг ч юм уу те. Иймэрхүү асуудлууд гардаг. Ээж аав нар маш сайн мэдээлэл мэрэгжлүүдийн тухай тайлбарлаж өгөх хэрэгтэй. Тухайн мэрэгчлэлтэй холбоотой киноч байд юм уу те. Ном зохиол уншуулах хэрэгтэй. За ямар мэрэгжлийн сонголтууд боломжууд байна гэдгийг нь харуулах хэрэгтэй те. За олон сонголтууд өгөөд за энэ дундаас миний хүүхэд өөрөө яг сонгоорой гэдэг. За тэгээ бас нэг айгүйх ажиглагддаг зүйл мэрэгжлийг ээж аав нар өмнөр нь орж сонгоод байдаг. Гэхдээ ээж аав нарын амьдрал биш хүүхдүүдийн өөрсдийнх нь амьдрал байдаг учраас хүүхдүүдээр аль болох өөрсдөр нь сонгох хэрэгтэй. Өөрсдөр нь яг сонголтыг хийлгэнэ гэсэн үг. Гэхдээ мэдээч хэрэг ээж аав нар тодорхой хүрээнд одоо юу гэдгийг санал болгох зүйлсүүдээ хийж болно гэсэн үг. За тэгээ мэрэгжил сонгоход нэг 3 зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээр тухайн мэрэгжил ер нь эрэлт хэрэгцээтэй байна уу? За хичнээн одоо юу гэдгийг тухайн хүн сонирхолтой байлаа гэд ямар ч эрэлт хэрэгцээгүй нийгэмдэр гараад ажиллах боломжгүй мэрэгжил сонгохвол бас нэг талаасаа хэцүү. Ээж аав нар бол ерөнхийдөө яг энийг бол айгүй сайн хардаг. Өөрөөр хэлбэл энэ мэрэгжил хэрэгтэй, энэ мэрэгжил ажлын байр олдцтой гэдгээр хүүхдүүдэд шахаад байдаг тийм. За гэхдээ энийг бас огт харахгүй байна гэсэн үг биш. Эрэлт хэрэгцээ гэдгийг бол зайшгүй харах хэрэгтэй. За хоёр дахь нь юу вэ гэхээр тухайн мэрэгжил дуртай байна уу гэдгийг харна. Өөрөөр хэлбэл тухайн хүүхэд маань энэ мэрэгжлийг үнэхээр хүсэж гэнэ үү, дуртай байна уу? За энийг бол манай эцэг эхчүүд нэлээд орхигдуулдаг талтай. Яг ерөөсөө хэрэгтэй байдлыг хараад оруулцдаг талтай. За тэгээд ингээ харах юм бол хүүхэд маань яг одоо тухайн мэрэгжил дуртай байх нь одоо юу гэдэг номер 1 чухал асуудал байхгүй юу. Тэгээд хэрэгтэй дуртай одоо хэрэгтэй мэрэгжил бас түүндээ дуртай байна гэдэг нь хамгийн зөв одоо сонголт болчиход байгаа юм л да. Тэгэхээр хүүхдүүд нэг анханасаа одоо юу гэдэг мэрэгжил сонголтын тест ч юм уу хэрвээ та нар хүсэх юм бол сэтгэл зүйч мэрэгжлийн сэтгэл зүйч нарт очиод мэрэгжил сонголтын тест ч юм уу бас хийлгээд үзэж болно тий. Тухайн хүүхдүүд техник дуртай байна уу эсвэл одоо хүнтэй харилцах дуртай байна уу гэх мэтчлэнгээр илүү юунд сонирхолтой вэ гэдэг. Тэгээ ер нь хүүхдийн сонирхол их багаас төлөвшдөг. За би ер нь ирээдүйд иймэрхүү юм болмоор юм байна. Хүүхдийн сонирхол тэр зүйл бол төлөвшөөд эхэлдэг. За 3 дахь одоо зүйл нь бол тухайн мэрэгжлийг үнэхээр чадах уу гэдэг асуудал чухал байдаг. За үнэхээр сонирхолтой дуртай тэгэд үнэхээр тэр мэрэгжил хэцүү байгаад тухайн хүүхдийн нөөц боломж чадамж одоо юу гэдэг яатчгүй нэг хүнд нэг юм тааз чадвар гэж байгаа гэдэг. Тэр дутагдах юм бол тухайн мэрэгжлийг эзэмшиж чаддаггүй. За жишээ аваад үзье л да. За хүүхэд үнэхээр одоо сагсан бөмбөг дуртай. За сагсчин болохыг хүсдэг. За энэ багийн одоо мундаг тоглогч болёо гэд. Гэтэл тухайн хүүхэд маань ямар нэгэн одоо шалтгаанаар тухайн одоо юу гэдэг чадамжинд дутаадах юм бол за яг эрэлттэй юу эрэлттэй. Тухайн хүүхэд сонирхолтой юу сонирхолтой. Гэтэл чадвар дутах юм бол бас одоо юу гэдэг энэ мэрэгжлийг эзэмшихэд нөгөө амжилт гаргах асуудал маань арай бага болоо явцдаг гэсэн үг л те. За тийм учраас ер нь бол мэрэгжлээ сонгохдоо яг энэ 3 зүйлийг аягүй сайн харгалзаж үзэх хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдүүдэд санал болгохдоо за манай хүүхдийн чадамжинд энэ нийцэх юм байна. Энэ мэрэгжил эрэлттэй юм байна гэд тэр мэрэгжлүүдээ одоо чагсаагаад ч байд юм уу те. Тэр мэрэгжлүүдийн хадлаа илүү танилцуулаад тухайн хүүхдийн хүслийг нь асуугаад өөрөөр нь сонголт хийх нь ер нь бол хамгийн зөв байгаад байдаг. Тэгээд миний хувьд ч гэсэндээ одоо яг өсвөр насны одоо 12 настай хүүхэдтэй. Тэгээ хүүхдийнх маань хувьд бол
одоогоор бит хоёр бол мэрэгчлээ сонгочихсон явж байгаа. Гэхдээ нөгөө нэг өөрчлөгдөж болох нөхцөлтэй тийм ээ. Мэдээч хэрэг 12 настай да жоохон хүүхэд мэрэгчлээ сонгочоод тухайн одоо юу гэдгийг явцын дунд өөрчлөгдөх ч юм уу тийм хувирах магадлал байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр манай хүү бол яг эмч болох ерөнхийдөө хүсэлтэй. За тэр дундаа мис заслын эмч болох тийм. Тэгэхээр ерөнхийдөө одоо жишээлбэл яг та нар одоо эмч болно гэвэл дунд нь одоо тэр нарийн мэрэгчлүүдийг нээлттэй орхидог ч юм уу тийм. Явандаа хүүхчин мэдээ алдуулах болох юм, мис заслж болох юм уу, хүүхдийн эмч болох юм уу гэхмэчлэнгээр одоо нарийныг нь өөртөө ингэ сонгоод орохорч гэдэг юм уу тий. За тэгээд ингээд эрт сонгочгийн нэг давуу тал нь одооноос одоо хими хичээлдээ ч байд юм уу илүү яг тэр анагаах биологийн талын ном зохиол уншдаг ч юм уу яг энэ талаар илүү чиглэлээр өөрийгөө хөгжүүлээд явчихаар айгу одоо хэрэгтэй байгаад байдаг. За тэгээд хүүхдийнхаа насан туршийн амьдралыг сонгож байгаа тохиолдолд бол маш хариуцлагатай хандах хэрэгтэй, сэтгэл хөдлөлөөр битгий хандаарай. Яг одоо илүү их ажлын зам гараад байгаа ч юм уу илүү цалинтай гэсэн ажлуудыг мэрэгжлүүдийг сонгохоосоо илүү яг хүүхдээ хүсэж байгаа зүйлийг илүү сонгох нь чухал байдаг. За тэгээд дараагийнхаа ярилцлагаар бид нар зөвлөгөөгөөр яг мэрэгжлээ хэрвээ буруу сонгоод орчихсон. За өөрөөр хэлбэл ажлын байран дээр ирчихсэн тухайн ажлаасаа амьдралын кайфыг мэдэрч чадахгүй байгаа. Үнэхээр хүсэхгүй ажлаа хийж байгаа тийм хүмүүст зориулсан зөвлөгөө хүргэх болно. Тэгэхээр тийм хүмүүс байвал дараагийн зөвлөгөөтэй надтай хамт байгаарай.